За та бүхэндээ бүгдэнд өдрийн мэндийг хүргэе. За Төвөмгийн замар суманд 17 оны 7 сарын 27-нд 21 мянга талбай тайгуулын тусгай жишээл хаалттай тендер сонгон шалгалт нэрээр олгогдсон байж байгаа. Тэгээ үнэтэй олгогдуулаад замар сумын иргэд 17 оны 8 сарын 22-нд энэ хайгуулын тусгай жишээл олгогдсон талаар мэдээллийг аваад ингээ 8 сарын 26-нд нутгийн 804 багийн одоо 800 гаруй иргэд одоо лиценз олгогдсон баг дээр цуглан анхны одоо үзэл бодлоо илэрхийлсэн 50 өдрийн жагсаалыг хийж тэндээс ажлын хэсэг байгуулад ингээ бидний тэмцлийн үйл арга хэмжээ тэнцэнс анх эхэлсэн. За ингээд ихтэй цаашаа явах юм үйл явцад бол бид нар нээлттэй нийгэм форум болон одоо өсгөл залаа эзэд төрийн бас байгууллага маань мөнхөд одоо хамтдаа байж чиглэж одоо санхүүгийн дэмжлэг тусалцаа үзүүлж ингэж өнөөдрийн хүртэл бас сэтгүүлчдийн сүлжээ бас одоо төрийн бас байгууллагын заавар туршлага зөвлөмжийн дагуу ингээ яваад өнөөдөр бид нар 21 мянга талбай 3900 болгон бууруулсан ийм амжилттайгаар явж байгаа. Энэ явцад үйл явцын хооронд бол нээлттэй сонгон шалгаруулалтын журамыг нутгийн иргэд болон төрийн өсгөл далайн эз төрийн бас байгууллагатай хамтран одоо захиргааны иргэн татварлах шатны шүүхэнд нэхэмжлэг гарган мөн улархай хүнд үйлдвэрлэлийн яамд бид нар удаадараа одоо шаардах бичгийг өгснөөр яамнаас бол ашиг нутгийн газрын тосны газар дээр ажлын хэсэг гарч одоо тэнд 7 хоног ажиллан энэ журмыг бол одоо хууль зөрчин баталсан юм журам байна гэдгээр 18 оны 1 сарын 14-ний өдөр 01/133 гэсэн юм тушаалаар хүчингү болгосон. Үүнийг нь захиргааны иргэн давж чадах шатны шүүхээс бол одоо баталгаажуулж шийдвэр гаргаж өгсөн юм байж байгаа. Тэгээ 21 мянгаас ашиг нутгийн газрын тосны газраас бол 5500-ыг нь иргэдийн тэмцлийн эхний алхмын ард тал дээр бол 5500-ыг өөрснөө олгосон тушаалаа шийдвэрөө цуцалсан байж байгаа. Тэгээ бид 15500-ийн шийдвэрийг цуцлуулахаар дараагийн алхам бол Төвөмгийн мөнх алдрын талбай дээр Төвөмгийн хувьд бол одоо анхны байхаар одоо юм 50 хэлбэрийн жагсаалыг орон нутгийн одоо залуу хөгшин одоо ахмад үеийн бүх төлөөллүүдэд 100 гаруй хүн одоо ирж 50 хэлбэрийн жагсаалын аймгийн удирдлагуудад шаардлага хөрвүүлсэн. Энэ шаардлагын дагуу аймгийн удирдлагууд одоо ашиг нутгийн газар уудаархай яамд бас асуудлыг боломжилсон. Тэгээ энэ бүхэнтэй бол мөн л бас нээлттэй нийгэм форум болон өсгөл далайн эз төрийн бас байгууллага маань байнгын чиглүүлэгч болон одоо бас зөвлөх үйлчлэг бас санхүүжилтийн дэмжлэгийг үзүүлж ингэж явсан байгаа. Тэгээ энэнийхээ үр дүнд бид энэ журмыг хүчингү болгуулсан. Нөгөөтэйгөр бол 15500 га талбай дээр нэхэмжлийг захиргааны иргэн анхны шатны шүүхэд гаргаад за мөнх цул гэж шүүгчдэр хуваарлагдаад ингээ хэрэг маань үүсээд ингээ явсан байж байгаа. Гэвч одоо бидний нэхэмжил шүүх хуралд нэхэмжлийн одоо шаардлагыг анхны шүүх хуралдаа маань 18 оны 3 сарын 6-нд болох байсан боловч яг шүүх хурлын өмнө ашиг нутгийн газрын тосны газраас 15500 га талбай 3900 болгон багасгаж одоо захиргааны иргэн шүүхийн шийдвэрт одоо бас юм нөлөөлсөн энэ ийм үйл явц болсон байж байгаа. Тэгээ энэ дэр бол яг хөгөр замарчууд бол одоо бас тууштай энэ байр суурь илэрхийлэн захиргааны иргэн шүүхэд удаадараа бас асуудал хандаж одоо нэхэмжлэг гаргаснаар 3900 га талбай дээр одоо Бацрэг шүүгчдэр хэрэг үүсээд ингээд манай хэрэг маань 4 удаа буцаад сая 1 сарын 21-нд шүүх хуралдаан болсон. Гэвч нэхэмжлэгчний одоо эрх ашиг хэрхэн яаж хөндөгдөж байгаа гэдэг асуудал дээр асуудал шүүхтэр нэлээд хурцаар хөндөгж тавигдсан. Тэгээ энэ бүхэнд бол бас иргэд маань итгэмжлэгсэн төлөөлөгч миний хувьд нэлээд бас байр суурь илэрхийлж бас баггүй 2 удаагийн завсарлага авсан юм нэг цаг гар орчим ийм хэлцүүлэг болсон. Эннийхээ ард тал дээр бол одоо замар суманд иргэдийн эрх ашиг хэрхэн хөндөгдөж байгаа тал дээр шүүх бүрэлдэхүүн очиж одоо газар дээр үнэлгээ хийхээр ийм одоо 1 сарын 31-нд одоо талбай дээр очиж ажиллахаар ийм шийдвэр гарсан байж байгаа. Цаг нь болцсон уу тийм?
Тэгээд яриад бас зөндөд асуудлууд байна. Тэгээд бас товчхон та бүхэнд мэдээлэл хүргэхийг бодлоо. Яг энэ үйл явцын хувьд бол замарчуудын зүгээс одоо улсын их хурлын гишүүн Ямагийн энх болд Монгол улсын ерөнхийлөгч ерөнхий сайд хүрэлцэх өргөдлийн байнгын ороо тэгээд үндэсний аюулгүй байдлын зөвлөл нэгдсэн үндэсний байгууллага хүний эрхийн комисс гэл ингээд ер нь бол яваагүй газар байхгүй нийтдээ бол 17-8 газар төрийн болон бас хүний эрхийн чиглэлийн байгууллагууд руу хандаж одоо бас нөхцөл байдлын талаар уламжилсан байж байгаа. Тэгээд замарчуудад энэ байдлаас ухрах няцхууд ямар ч тийм ирэхгүй ийм нөхцөл байдал үүссэн байгаа. Яагаад гэвэл замар сум маань 4 багтай нэг баг нь одоо засгийн газраас 100% одоо газар тариалангийн бүс нутаг болгоод зарлчихсан. Нэг баг нь одоо алт нэг хөтөлбөрийн хүрээнд одоо ашиглалтын болон хайгуулын лиценз олгогдоод нийт газар нутгийн одоо 75% нь юм лиценз олгогдсон үйл ажиллагаа явагдаж байгаа. Нэг баг нь одоо суурьтын бүс байдаг. Тэгээ ер нь бол 4 багийн малчт маань одоо яг энэ 21 мянга хайгуулын цэцгшүүд олгогдсон төмөстэй баг дээр ер нь дийлэнх ачаалал өгч ингэж одоо 4 цагийн онцлог өнгөрөж байгаа ийм одоо нөхцөл байдал үүссэн учраас замарчууд бол энэ лицензийг уламжлах одоо ямар ч нөхцөл байдал байхгүй. Гэхдээ бол энийг бол одоо авч үлдэнэ гэдэгт бол 100% итгэл бол бас төдийлөн төрөхгүй байгаа. Яагаад гэвэл төрийн захиргааны байгууллагууд нь өөрсдөө энийг зохион байгуулалтаагаар за одоо ер нь юм одоо хэсэг бүлэг хүмүүс ийм захиалгаар гүйцэтгэдэг ийм лиценз гэдэг бол одоо ийм юм байдгийн байна гэдгийг бол одоо жил гарны хугацаанд нутгийн иргэд болон одоо бусад байгууллагуудтай хамтран явуулсан. Биеэр одоо туулсан хүний хувьд бол энэ зовлон бол тодорхой хэмжээгээр мэдэрлээ. Гэсэн ч гэсэн бид бол одоо гандан борохгүй энийг бол одоо цослуулахын төлөө бол тууштай явнаа. Тууштай явахын тулд энэ хамгийн чухал асуудлууд ер нь орон нутгийн иргэд бөгөөд эрх ашиг нь хөндөгдөж байгаа хүмүүсийн эрхийг ер нь маш сайн ойлгуулж ер нь тэрнийг мэдээлэлээр хангах ер нь цаг хугацаанд нь ер нь хэрхэн яаж эрх хөндөгдөх вэ? Ирээдүйд юу болох вэ гэдэг талаар бас мэдээллийг бас ингээд туршлагатай одоо байгуулгууд та бүхнээс бас хамтран ажиллаж энэ бүхнийг одоо бас түгээх нь хамгийн чухал юм байна гэдгийг бол бас манай байгууллагын зүгээс ойлгосон байж байгаа. За ингээд цаг байгаа гэх шиг ингээд та бүхэнд анхаарлаа хандуулсанд баярлалаа.